Саягийн төвдгийг эгээн бүхний итгэн эрдмийн дэрвэн үсгийг учирсан бүхний сэтгэл амил уулсан соёлын ажилтан хэмээх энэ нэрийг эцгийнхээ нэр шиг өндөр төргсөн. Малчны хотонд очсон ч алтан тайзаагаж хүндэтгсэн маргаашин ирээдүйд хөтлөх соён гэгэрүүлэгчд бид. Утгын нутгийн алтан тэнгэр хураас руу жирхийг тостоо хойга төрдөг боргазаар цэцгээ тандан уцтан За багш. Баярлалаа. Та бүхэндээ баярлалаа. За. Эсвэл хотын авралтын багтсан үрийн биш хүмүүс Монголын ажил гэн та олон түмэндээ соёлыг түгээсэн Улаанбаатартай захны соёлын дэв Улаанбаатар нахаас соёлын гэгэрлийн төв батгсан соёлын ажилтны үйлс цагаан Заамсаа багшдаг ч тэгээд. Миний гонаш энэ сүү амс. Тэ. Аранга аймгийн Захир сумынхандаа баярлалаа. Чингис даргатай соёлын төвийнхэндээ баярлалаа. Хоёр багшийн нутаг бид бүхэн нэг хошууны нутаг Далайчанкор өнгийн хошууныхан. Би одоо Далайчанкор өнгийн хошууны наран сумын хүн. Энэ нутаг хавшигтай нутаг. Гисэр багш хоёр багшийн манайтай шүтэн байна. Дээр манай Завхан аймгийн идэр залгдсан ялгсан гэгэн хам гэгэнээр энэ нутгаас тодорч одоо бага насандаа одоо залгдаж очсон ийм бас хүн холбоотой авшигтай нутаг. 2009 онд алдарт буур аваргын 110 жилийн ойг хийгээд Захирынхан маань урьж авчирч шин соёлын төв барьж Чингис дарга маань зохион байгуулж ойгоо сайхан хийсэн. Ингээд бид бүхэн маань ажил төрөл ажил мэргэжлийн холбоотой болсон юм аа. Тэгээд өнөөдрийн төрийн хишиг төмөн олны хайр бол Монгол улсын хөдөөгийн сумын соёлын төвүүдийн ажиллаж байгаа соёлын ажилтнуудын хамтын шагнал гэж би ойлгож байна. Цаг наргүй өдөр шинэгүй сум орныхоо нүүр царай олж олон түмнээ баясгаж олон түмнээ соён гэгэрүүлэх ажилд хүчин зүтгэдэг хамгийн одоо цөөхөн хүнтэй хамгийн сэтгэл ариунтай хүмүүс бол сумдын соёлын төв хүн байдаг, соёлын ажилтнууд байдаг юм аа. Тэгэхээр энэ шагнал бол өчигдөр манай соёлын 90 холбооны тунгалаг багш тэргүүнүүд нь бас ирж байна. Энэ бол Монголын 330 сумын соёлын ажилтнуудын хамтын одоо бүтээл хамтын амжилттай гэж багш нь ойлгож байна. Та бүхэндээ эрүүлэнг саруу сайхны хүсээ өрөө. Юусаас 9 цагаан ус маань биелэг холтгой. Та бүхэн маань одоо багшаагаар цөмөрөн төрдөг хөтөлбөрөөр өнлөө төмөн олонд хайраа ивэгдэж яваарай гэж ирээ. Тэр нь баярлалаа. За багштай ингээд дүүгийнх нь одоо хийж байгаа зүйлээ тийм ээ. Улсны өдгийн нутгийн сайхан энийг одоо танд ингээд дуусгая. За ингээд урт удаанаслаа багш. Өчөө багш. За. Нөгөө нэг юм уу жижиг юм уу өгч. Тэр хүмүүстэй яач. Бидний яг ингээд өгчихгүй ингээд задлахгүй. Задлчих даамаа ярих таа. Иесусууд ингээд яачих. Түргэн яач тийм ээ. Ави татаад явах. Би яг явах та явах. Гацаа задлаад явчих. Уучих. За. За ингээд та бүхэндээ багштай
уртудаа наслахыг хийё. Та бол одоо ястаа хүртэх ёстой юм аа. Яахаар уггүй хүртлээ. Цаашдынх нь ажил амьдрал дардан байх болтугай багш. Та ингээд хамтарч ажил уран бүтээл маш их барьж явдаг шүү. За. Ямбаа багштай баярлалаа. За. Өдөө олсон шагналаа. За баярлалаа. За ингээд тийм юм байна. За баярлалаа. Стэй баярлалаа. Эргээд тогтоо бол. За ирээд тахтаа уулнаа. Баярлалаа. За тэгээ. Гүндэн тоо байхаа. Хан хүрэн их шигээр хатан дэлхийг уяраасан халигсан их онгодоор хамаг олныг бишрүүлсэн. Алтан тайцны гэмбурхдууд ардын дууны эрбор харцгууд Дуур цалигсан гигэн мөргөний зэт дуйлам хорвоо гуйраасан янжин сан элчүү мөнхийн цаан сэтгэлэн хор уурын Уяч зовлон жаргалар сандаса өдөрсөн мааны сүртүсээ ингээд өнөөдөр энэ сайхан өдөр одоо Монголын соёл урлагийн одоо хөдөө орон нутгийн соёл урлагийн байгууллагаас одоо
3 дахь соёлын гавьяат одоо Захуун нутаг тэр тусмаа бид өхний өсөд төрсөн тосон цэгийн сумаас маань төрөн гарч өнөөдөр энэ сайхан гавьяатайгаа өгтөж явах үйл ажиллагаа болж байна. Ингээд эрхэм гавьяаттай эрүүлэг аз жаргал хамгийн сайхан бүхнийг тосон цэгийн сумынхаа нийт ард иргэдийн өмнөөс хүсэн өрөөж амьдралд нь аз жаргал хамгийн сайхан бүхнийг хүсье. За энэ сайхан өдөр нутагтаа сайхан соёлын гавь цэцгэлт ингэж энэ сайхан шагналыг авчирж байгаа тосон цэнгэлийн одоо хөдөө орон нутгийн соёл урлагийг үүсгэх энэ сайхан ажилд 40 гаруй жилийн амьдралаа зориулсан гонжиг дарагдаа түүний үр хүүхдүүд нь эрүүлэн энэ хорвоогийн хамгийн сайхан бүхнийг хүсээ өрөөж уртудаа насалж олон сайхан бүтээлийг хамт хийх болтугай гэсэн сайхан өрөөлийг өргөн дэвшүүлье.
энэ сайхан дуу маань одоо бажиг дорж тэгэхээр маань одоо зохиосон сайхан дуу ингээд шилжлээ. Ингээд бас эрхэм гавьяаттай микрофоныг шилжүүлье. За баярлалаа. Харин Өнөөдөр өндөр тед төрдөө ивэгдэж төмөн олондоо хайрлагдаж аав ээжтэй баярлаж ирлээ. Тэгээд тэнгэр тойрхон даруутай уулаас тэртээ олоос намайг далалж төмөн олон таа хүмүүс сайхан өгтөж байна. Байгаль ээж уран хайрлаж дэлхий ээж дэлгэнж тэнгэрээс аав ээжтэй өршөж байна. Тавхад баярлалаа. Энэ шагналд бол Монголын 330 гаруй сумдын хөтөгийн соёлын ажилтны хамтын шагнал. Тэр дундаа Тосонгийн ардын Тосонгийн соёлыг үеийн үедээ авч ирсэн манай ардын авьяаснууд энэ соёлын төлөө зүтгэж байдаг зүтгэлтнүүдийн хамтын шагнал өнөөдөр надад ирж байна гэж би ойлгож байна. Энэ шагналын эзэдэн тааваа Монгол улсын газар нутгийн тусгаар тогтнол бол хэл байдаг. Монгол төмний маань оюун санааны дархан хэл бол соёл, ёс заншил, өв соёл байдаг. Тэр хэлийг манаач бол манай соёлын ажилтнууд байд юм аа. Өнөөдөр энэ сайхан хангай нурууны алдарт даваан дээрээ хаяга хүндэтгэн ухтаж ирсэн Тасан Сэнгэл сумын соёлын төвийн хамт олондоо ардын аюулснуудаа Монгол улсын соёлын тэргүүний ажилтнуудаа найз нөхөдтэй модгийнхан зан олон та бүхэндээ туйлаас их баярлж байна. Та бүхний маань юу сансан гэсэн цагаан хүсэл биелэж ажил амьдрал чинь хөл мөнгөд өөдөө байхын ерөө дэвшүүлээ. Аливаа нэгэн ажлын төлөө, аливаа нэгэн хийх гэсэн зүйлийн төлөө тууштай явал амжилтанд хүрдэе байна гэж би бас бодож байна. Хэдийгээр манай соёлын ажилтнууд цалин бага, өдөржингөө ажилдаг, цаг наргүй явдаг хэдий ч гэсэн Монгол төр бас ажил хөдөлмөрийн ивэг үедээ ивэдэм байна гэж бас би бодож байна. Ингээд хамт олондоо их баярлалаа. Алдахад минь хазайхад минь түшиж, хоноход минь баярлж явдаг хамт олондоо баярлалаа. Миний төвийг ээж минь төрүүлсэн. Энэ ажил, энэ шагналыг миний хамт олон ээж нь бол төрүүлсэн маа гэж хэлгээд байна. Ээж минь баярын үлс тэнгэрээс сууж ирж байгаа гэж ойлгож. Баярлалаа. Одоо ингээд би алтан тайзанд очиж мөргөё. Тэгээд нутагтаа очиж сайхан байна та бүхэндээ баярлалаа. За ингээд бас Тасан Сэнгэл сумын удирдлагууд маань оролцсон гэсэн байна. Миний найз амдаг шүү. За. За бацуу төрөлхтө баяр хүргэе. Сайн нэг шиг байна уу? За баярлалаа. За ахтаа. За баяр хүргэе. За одоо микээр явах бай тий. За өнөөдөр их сайхан баяртай өдөр болж байна. Ороотой баярт маань нутагтаа ирж байна. За ганц таны бас
10 хэдэн жил 12 жил хамтарч ажиллаж байсан. Манай гончиг дарга маань хөдөө орны нутагт соёлын түүнийг ажиллаж үнэхээр хувь нэмэр оруулсан юм сайхан гоётой хүн. Нэг давтаа хөтлөгч, нэг давтаа найруулагч олон жилийн соёл урлагийн байгууллагыг бас өөдөнд авч явж сум орон нутгийн хааны үндийг авч явсан юм сайхан үнэтэй хүн. Бид Завхан аймгийн хэмжээд соёлын төвөөр соёл урлагийн арга хэмжээ нийтдээ одоо 24 сумын хэмжээнд олон удаа зохион байгуулагдаж байсан. Нэг удаа л 2 дугаар байранд орж ирсэн баг. Бусдын нь бол одоо дан 1-р байранд орж явсан юм амжилттай. Үсийн сумуудын тэмцээний зохион байгуулалт урлаг спортыг ард түмэндээ сайхан сурчилж хийх юм ажлыг сайхан хийж ирсэн юм байна. Тэгээд одоо нэг талдаа 30-40 жил одоо соёл урлагийн байгууллагад ажилласан байх гончиг дарга маань. Тасан зингэл сумын соёлын байгууллагыг бол одоо нэлээд өндөрт өргөж ард түмэндээ зөв соёлыг түгээж сум аймаг улстай хүртэл бас нэрээ гаргаж ирсэн юм алдартай хүн. Өнөөдөр бол одоо энэ шагналыг авах ёстой хүний нэг нь гэж миний хувьд бол бас бодож байна. Ингээд монжигдарч захтаа урттаа насалж өөрийнхөө авиас үлгийг ард түмэндээ улам их түгээж яваарай гэж танд хүсэн яриа. Дандаа их баярлалаа шүү. Баяр хүргэе. Ондаг том шагналын эзэн болоод ирсэн. Төр дөнгөлүүлээд төмөө олныг хайр итгэлээ хүлээсэн ахтаа одоо эрүүлэг урт удаан наслахыг хүсэн ёо. За. За ахтаа хадам баярыг хүргэе. За ахта баяр үргэлжлүүлэх аж жаргал сайн сайн хүмүүс гэсэн та минь уртнаас л түрүүхөө шиг хүмүүний хайрыг олон жил өртөж яваарай. За баярлалаа. Яасан. Идэ дээр байна дарга. Өдөөгийн соёлын төвд соёлын үрийг тарж
залуу халуун хамаг насаа энэ соёлын байгууллагт зориулсан одоо соёлын тогоонд бид хоёр 30 жил хамт чанагдаж ахаасаа маш их олон зүйлийг сурч үлгэр дуурайл болж залуу үеэ халамжлан хүмүүжүүлж ингэж хөдөөгийн соёлын төвүүдээс одоо соёлын гавьяа зүтгэлтэн хэмээх энэ сайхан төрийн алдрыг одоо Хинтийн Батнарын буян шиг авсан байдیں۔ Яг энэ хөдөөгийн соёлын төвөөс дараа нь ингээ манай энэ гончигдорж ах маань авж байна. Ингээд миний ах энэ сайхан төрийн хишгийг өртөж байгаад нь одоо их үүдийн ард түмэн соёлын бүх ажилчид одоо маш их баярлж талархаж байна. Ингээд миний ах улам их олон дахин шагналтыг авч булган сүултээ байгаарэ. Ахтай ирүүдийн хаз жаргал хамгийн сайн сайхан бүхний хүсье. Танаараа байнга бахархаж та минь үлгэр дуурайл болж явдаг шүү. Таньда хайртай шүү. Ура. Өнөөдөр харин ингээд соёлын төвийнхэнтэйг гончиг ахыг ухтах ийм эрхэм үүрэгт бас анаглаа. Тэгээ миний тухайд бол яг ач холбогдлоо өгсөн хоёр чухал асуудал байдаг. Манай сумын 100 жилийн дээр одоо жамаа андэгчид маш их төвшиг болж тэр их том ажлын ард хоёулаа одоо бас нилээдгүй чанга давааг давсан. Тэгээ бүх зүйл дээр сэтгэл одоо нөмрөлж идэг ахтаа маш их баярлдаг. Өөрөө би бас соёлын салбарт 3 жил эрхлэх шийдсэн болохоор бас тэр мэдрэмж надад байгаад байдаг учраас тэгээд улсын тэргүүний их ус сум болоход гончиг ах намайг айгүй гоё санаа өгсөн. Соёлын төвдөө ингээд ард түмнээ цуглуулад авчаа гэсэн. Хөөе одон төвөө тийм төрийн гоё хүндтэй шагналыг соёлын төвд авахгүй чи ард түмэн дотор авнаа. Тих гавьяа байгуулсан гэдэг одоо надад маш их гоё урам өгөө. Соёлын төвд биш наадмынхаа талбайд шин талбайд улсын тэргүүнийхээ сумын шагналыг бид нар 5 сарын 27-нд авж исэн. Тэгээ энэ дээр бас ах бол голлох үүрэг гүйцэтгсэн. Тэгээ төрийн ажил албан тушаал хашиж явхад биднэрт бол алдаа оноо байдаг ч засаж залаад хэлж яриад явах хүмүүс бол бас ховор байдаг. Тэгээд бас зөвлүүлж, чиглүүлж нэгт хоёрдугаарт биднэрт бас их сэтгэлийн дэм өгж ажиллаж исэн. Тэрэнд нь маш их баярлдаг. Албаны ард гарахад. За тэгээ ахтай уртудаа наслахыг хүсэн өрөөё. Урлагийн одоо энэ Янжил таан борох үргэлж ивэх болохгүй та бүгдийг минь. За баярлалаа. За их уулынхаа ард түмэнд баярлалаа. Соёл гэдэг бол ийм өргөн ажил. Соёл гэдэг бол зүгээр нэг өөрийнхөө ажиллаж байгаа сумын хүрээнд биш, өөрийнхөө ажиллаж байгаа тогооны хүрээнд биш. Соёл бол үргэлж дэвэрч, халигж, цалгиж ойр орчимдоо хил залгаа сум орондоо аймаг сумандоос манлайлалыг үзүүлэх зорилготой байдаг. Их уулын сумынхантайгаа би Төмөн өхрийн баярын наадмын нээлт концертыг нэлээд олон жилийн өмнө найруулж ажиллаж байсан юм байна. Тэр үед соёлын төвийн дарга нь манай Цэрэн Балжир байсан. Сумын дарга нь Сумья дарга байсан шиг санагдаж байна. Дараа нь Дэдэн маань 100 жил дээр ажил болсон. Би та бүхнээс их юм сурсан. Их уул сумынхаа ард түмэн ямар эвсгийг сурсан. Маргааш үлээ наадмын нээлт хийн гэж хахад би орлог дарганд дууж ирээ. Өнөөс энэ талбайг солио энд байдгүй маа. Энийг ч бүх тойрдог талбай ч өөр байд юм аа гэж. Сүн одоо 2 цагт орлог дарганд солилцоод 4 цагт одоо ирэх мэдэгдэжсэн. Тэгэж хамтаа биелэгээ мэддэг. Заавал ингээд өдөрдох биенийх ажил дэмждэг төв чанарууд харагдаж байсан. Тэгээд том ажлаа орсон. Тэгээд та бүхэндээ баярлалаа. Яг нөгөөдөр 100 жил болно гэж хахад сум маань үйл давтагдаа тийм ээ. Бид бүхний бүтээн байгуулалт маань ингээд урсаад шавартаа утгалж байсан. Сүнжэнгөө өдөржингөө тэр хүн болгоно одоо цохилтонд орсон. Хамаг бүтээн байгуулалт цэцэрлэгийн хүүхдийн тоглоомын хүртэл урсаад ингээд хоноо хийц. Ийм одоо хүнд байгалийн шалгуурыг давж 100 жилийн хийжсэн. Та бүхэндээ баярлалаа. Үргэлж надтай холбоотой байдаг. Ахыгаа хазаах үед нь түшж явдаг. Та бүхэндээ мөнхөд баярлж явдаг шүү. Энэ шагнал бол их уулын ард түмний маань хамтын шагнал, их уулын соёлын төв маань хамтын шагнал гэж одоо залбирч байгаа юм да. Өнөөдөр та бүхэндээ баярлалаа. Хорвороо сайхан сэвэрж ороод зогсохоор онгойчод. За тэгээд дараа тэгээд тогтоод. За баярлалаа. За хүн төрөө баярлалаа. За тэгээд дараа тогтоод узнаа. За дөөдөө За баярлалаа. Ялгаагүй хүнийгээ солонгоогоо тосон шүү дээ. Тийм хайртай шахта эрүүлэнгээ хүсээ.
өлөчи өсөлөхдөө Умагын утгийг хаудостар Уйрын холлорсон миний ээжээ Жимний буэ инэрдэ бүхний дэчин билээ Ижгэнэ дэлхийгэ тэрсэн хайра эчнэва орчхот тэнгэрээ Ангот тавилэн эрдэнэ хатан танхил инхри сондроо юродин цацлын юусан мэдэмигэр юутун цутурайсан монголой өндөр ичгэг үтдээ бодчих юм гаргэрүүдийг төр статусээр маш их харж батж байна. Энэ төр статус халуун баярыг үргэе. Үнийг улам сайхан өчрөж улам төмөнд ийг үтээгээрээ. Баатар болоо. За маш мундаг байна. Сайхан байна. За нэлээ. Сайн аа. Сайн аа. Ардын жүжигч болох болтугай. Ардын жүжигчгээс дээгүүр цуд авч чадах. Ардын жүжигч биш ээ. Хүүштэй. За баярлалаа. За. Шөө тэгээд. Ондоотоос томыг авч чадах. За баярлалаа. За баяр хүргэе. Утнаслаарай. За. Сайн баярлалаа. За баярлалаа. За сайн уу. За баяр. За баярлалаа.
сайн яваад ирв. Ажил сайн байна. Сайн. За баяр үргээ. За урдуудлаа. За. Ондог байна миний найз. Ардын тийш ойрхон байгаа юм дээ. Тий, ондог гэж. За. Ашаашаа тас. Зураг. За, сайн байна. Толготор дэш. Толготор дэш. Ийшээ тас. Зураг авах нь ийшээ. Ийшээ тас. Ийшээ тас. За. сайн сууж яв. Хан хүрэн ихшгээр хатан дэлхийг уйраасан халигсан их онгодоор хамаг одныг бишрүүлсэн алтан тайцны гэмбурхдууд ардын дууны эрбор харцууд дуур цалигсан гигэн мөргөөний эзэд дуйлам хорвоог уйраасан янжин сам элчүү мөнхийн цаан сэтгэлэн ховор өөрийн амьдралаа зориулан зүтгэсэн соёлын эзэлчдийн амьдрал өрнөө Нэг соёлын утгын арваг Уйхан төмний оюун цэцэглүүдсэн Хурдууны дуртмад аялагуу Хурсан одны баясал цэнгүүсэг Алтан байсаасаа эдгэс жамнуутай Аруу янжин хамын гэгэсэр хусэр Ардодны хорны шагналтай Авьяас гэрэлцэн сайхрын хүмүүс Нарэг шүлгэн андан арвай Нарсаготны хоухан ургуудасан Ойлгэр тусын тунмод ачмиг
үзэгч олны сэтгэлд зингүүсээ автан мэзасаа эдс жандотай аруян жин хавийн Түнчээ барьж яддаг батгаад өгч. Батгаа ахтаа өгч байгаа. Цогцогсоор энэ цогцогс барай цогц. Зураг аваад ирсэн. 저 얘기가 되거든요. 하루가 없더라고요. 자, 그래서 하나씩 때려 작을 생각한 거지.
Мачаба манад айчмууд өвчтөй одоо ингэсэн шууд явчих. Тэгээд би айстан аймагт таван тэгээд сангаа өгнө мэдөө. Ачаалахад минь тэргээрээ. Тэгээ. Гонсон голоос л одоо болж байгаа. Яг өөрчлөл байгаас л гэж бодож байна. Бид нар хамтын мөдөд одоо үгэлэгч байгаа. Та нар ажиллаж байсан юм байна. Тэгээд өөр сумын удирдлагуудын манд төлөв хэлсэн шүү дээ. Энэ дотор 5 саяын дэргүүн дөрүүлсэн байна. Одоо баталдаг став, боскен зайд төмөн став. Мотивэйшн 5 сэрэг бэ. Зургуудын ангидаасан байх шээс. За баярлалаа. Ингээд өнөөдөр их сайхан өдөр байна. Ингээд залхуучууд маань тосон сэлгчүүд байна. Нэг сайхан шинэхэн гавьяатаа одоо ингэж угтаж авсан юм сайхан баяртай өдөр. Өнөөдөр бас дэлхийн хангаа бас баярлаж авах шиг байна. Нутаг бас маань сайхан хуртай ингэж тосч явлаа. Тэгээд эрхэм гавьяатаа өнөөдөр сайхан танхимд хүрэлцэн ирсэн тосон сэлгэл сумынхаа удирдлагууд, одоо найз нөхөд, соёлын төвийн хамт олон ахын дүүст нь бүгдээрэнд нь эрүүлэн энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг өсч одоо гавьяатынхаа одоо цаашдын уран бүтээл, амьдрал, эрүүлэн хамгийн сайн сайхан бүхнийг тосон сэлгэл сумынхаа нийт иргэдийн өмнөөс бас танд хүсэн ирээё. Ирээлээ. За тэгээд бас өнөөдөр шинэхэн гавьяатын маань ач ахуйн Бат толгын хон заяа ордог маань бас мэдлэгээ дэвшүүлгээ хөрөлцөн ирсэн байгаа. Ингээд хон заяагаа тайлсан авъя. ганцхан дэс
За хонцоо яхад баярлалаа. Урлагийн их амжилтыг хүсье. Өөшгөө одоо мундаг урлагийн болоорой гэж ерөөе. За тэгээд та бүхнийхээ бас дараагийн нэг мэдлэгийг уламжлая гэж хожигдуулж өгшээ. Одоо дунд үеийн төлөөлөл олон шавнырын одоо дунд үеийн төлөөлөл Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Бачаргалын хүү инк өргөлийг явуулж хүмүүрж байна. Манай инк өргөл маань Захун аймгийн Монгол Улсын консерваторийн харьяа Захун аймгийн төрийн салхинарт бэлэг жаргалын нэрмжт хөгжим мужгийн коллежийн морин бүрийн юм оюутан залуу байгаа. Явуулсан халуун гарагчтай авдаг юм боо. Ажлын дашил зэрэг тэдээ гэж. Тэр хөгжим мужид оролцоод байгаа. Энэ одоо хөөхнө. Сайрлгалыг хийцгээр оруулын зэрэг юм шиг байна. Хөтлөгчдээр тавцсан байна. Би очиж мөнгө төгрөхгүй гэж. Дагоодаа баталсан өрсөд бүх юм өндөрлөж байсан байна. Урлагийн юмд танаас олдгүй. Уухгүй талаатад өрөөж хөтлөхгүйсгүй. Вэд стап өрөөсөд алтан дэлгүүр батсан гоо батан дээр хөтлөгчд. Агаараач бүгд л гэж. Тэдэр үед болсон. Тэдэр бидний бүтээл байгуулалтад бэлгийн юм дээр явж байгаа болсооч юм дээр бол анны вэстра отгоолоо. Тэдний нээлттэй анхны хөргийн оруулах төлөвлөрөөр толгойд тийм. Яг түүний үнээр явж байгаа. Сумын соёлын төвийн морин хуурын дугуйлангийн чимээлийн амжилтын сурагчдаа мөнгөсөл давхиндээ нэлгээ бишэлнэ. Дөрөв намар. Би үгэлч. Таныг болчихлоо.
Мөсөлтөд баярлалаа. За одоо та бүхний өмнө хөдөлмөрийн гавьяаны улаан тогийн олонд алтан гац олонд Монгол улсын соёлын гавьяа зөвлөлтөн Дасцэгийн гончмдэр зэрэг ирхүү тайзнаа хөдөлгөн хоригдлаа. За баярлалаа. Онгон дайзанда гавьяад гэж анх удаа зарлуулж гарч иж байгаа да. Туйлаад их баярлж байна. Хүний биеийг ажил сайхан аав ээж төрүүлдэг. Хоёр дахь биеийг бие сэтгэл оюун ухааныг ажилд амьдрсан байгууллага мань төрүүлдэг. Өнөөдөр миний хоёр дахь ээж болсон энэ алдар цолны үндэс суурь болсон Тосон цэнглийн соёлын байгууллагатаа алтан дайзандаа гарч ирээд сэтгэл жаахан огшиж байна. Энэ соёлын байгууллагыг үеийн үед өдөө зэрэгтэй 20 дугаар зуунаас 21 дугаар зуун хүртэл өртөөлөн авчирсан Тосон цэнгэлийнхэн ард түмэн түүн дотроос үеийн ардын авиаснуудаа мэхийн яслаа. Тосон цэнгэл сум болвол соёлын суурь бааз сайтай ийм газар олон мянган хүн амтай аймгийн хэмжээний ийм том хот гэж нэрлэгдсэн ийм газар юу ч мэдэхгүй залуунасаа энд орж өнөөдөр хөгдөнгөрт байгаа соёлын хаалгаар хөдөлж оруулсан Монгол улсын соёлын тэргүүний ажилтан хөдөлмөрийн гавьяаны улаандгүй хотод лавгжийн очир хот багшаага дурсахгүй байхаа аргагүй. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Дорцрэнгийн давгжил багшаага дурсахгүй байхаа аргагүй. Монгол улсын ардын жүжигчин урлагийн гавьяалтан давгийн цэвэрүүдэн багшаага дурдахгүй байхаа аргагүй. Хүн ямар их хэцгээс төрсөн, яаж хүмүүжсэн, яаж ажил мэргэжил эзэмснээ мөнгөд санаж явах ёстой. Уулын оргил гарахтаа бэлгийн чулуунд бүдэрдэгтэй адилхан хүн болвол бэлгийн чулуундаа үргэлж сүсгэлж явах ёстой гэж би бодож явд юм аа. За өнөөдрийн алдар цол бол соёлоо дээдэлдэг манай сумын үеийн сумын удирдлагууд соёлын хамт олон тэр тусмаа бас Завхан аймгийн соёлын ажил мэргэжлийн нэгдсэн нөхдүүдийн минь хамтын шагнал гэж ойлгож байна. Энэ дотроос өнөөдрийн сайхан өргөөг барихад хамгийн хүчин зүтгэж байсан сумын удирдлагууд байна. Сумын засаг дараагаар ажиллаж байсан Бацаахны Төрмөнг, сумын засаг дарга иргэдийн урлаар дараагаар ажиллаж байсан Лавгжийн Баттулга дарга байна. Энд өнөөдөр ингээд хүндэтгээд сууж байна. Өнөөдөр өртөөлөн энэ сумыг ажлыг нуруундаа өрөөд улам цааш нь хөгжүүлэхээр сууж байгаа сумын иргэдийн урлын дарга миний ангийн найз аймгийн аслан Дамдансэргийн маань хүү Самдансэрэн дарга маань сууж байна. Сумын орлого дарга маань бас хүндэтгэн ирсэн гэдэг сайхан байна. За мөн олон жилийн соёлын байгууллагыг зах зээлийн үед ороо босгоо үед дэмжиж явсан Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Саран Жимэг даргадаа баярлалаа. Олон удаа энэ соёлын ажлыг дэмжиж хазаахт нь дэмжиж явсан энэ сайхан эрхэм хүмүүстээ баярлж байна. Соёлын төвийн дарга нь суух ширээ сандалгүй болсон тийм үед хүртэл өөрийнхөө авсан ширээ сандлыг замын машинд ачуулаад явуулж байсан энэ дурсамжийг өнөөдөр ярихгүй байх аргагүй. Аливаа нэгэн ажил бол хэн нэгний дэмжлэгээр хэн нэгний түлхээсээр хамтын бүтээл байдаг гэдгийг би ясмахтандаа шингэтэл ойлгож явд юм аа.
Тэгээ өнөөдөр Булнайн цуурай чуулгын маань ахмадуудыг төлөөлсөн Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Балдан Самбан маань сууж байна. Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Хан Хоёг маань энэ хүмүүс л энэ соёлын төвийн ажлыг өөр ажилтай байсан ч гэсэн нуруундаа өрч өдөө зэрэгтэй авчирсан юм аа. Өнөөдөр манай энэ хүмүүсийн маань залгамж болсон залуучууд маань улам сайхан боловсронгуй болгож энэ сайхан өргөөгөө өнгөтэй өдөртөө авч яваарай. Олон сайхан дуучид маань ирсэн байна. Өнөөдөр энд тайзан дуулж байгаа 5 дуучны 6 дуучны 5 гихтэл Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан сул тэмдэгэ зүүсэн гарч ирж байна. Энэ тэмдэг бол их хүндэтэй тэмдэгэ залуучуудаа баярлалаа. Энэ ажлыг сайхан зохион байгуулсан анхтын даргатай соёлын төвийнхээ хамт олонд туйлаас баярлж байна да. Бид бүхэн халуунд нь халж хөөдөнд нь хөрж уурлагтаа ууралж инэртэй нээж аяг цагаа хувааж явсан түүх байна. Цаг хугацаа нь хурдан юм да. Олон нурчаад агуу алтан тайзандаа мөрөглөө. Тэгээ тайзанд гараад ирсэн 3 төрлийн шүлэг бодогдож байна. Одоо ч хүний өмнө юм уншихаа байцсан л да, тийм ээ. Түрүү хэрэгт миний ээжэд зориулсан Цэвэн багшийн маань аялгуу миний нэг чадан ядан бичсэн шүлгээр шүтэн ээж сайхан дуу. Манай завхны сайхан залуу дуучин даш тэмрэл дуулж даваан дээр ихшгэлүүлж байгааг хараад баярлалаа. Сумын маань 80 жил нөгөөдөр болно гэж байхад миний аав бурхны оронд явсан. Аавыгаа хөдөөлүүлж чадаагүй сумынхаа 80 жил ойг баярын хурлын концертын хаалтын хүртэл би ард түмэнтэйгээ тэр их зовлон бэрхшээлээ хамтдаа дуулж ингэж өнгөрөөж байлаа. Энэ болгоны маань сэтгэлийн өргөл юм биз дээ гэж бодож байна. Бид аавыгаа дурсаж байна. Батлага дарга. Яагаад гэвэл манай аав бол Гунзан нутгийн хамгийн одоо мундаг хүн. Өнөөдөр миний аавын минь орлсон 2 ах минь сууж байна. Миний хамгийн том ах Ардын Сэнг гэж Модулс Кемиатын баазад Төөш дээврийн одоо улсын авраг барьгаад ахлагчаар одоо шалгарч яасан улсын авраг хүн. Өнөөдөр хөдөлмөрийн гавьяаны Улаантайгүй одоо Алтан ганц содон зүүцсэн. Одоо одохгүй миний ах одоо бас гавьяат болно гэж би харж явдаг. Хийсэн бүтээсэн юмтай ийм хүндээ одоо хамт ажиллаж байсан одоо манай бурхан жолооч авар зүтмэн сууж байна. Энэ соёлын төвийг өнгөтэй өдөдтэй явуулах оноо тэргийн машины барьдаг миний бурхан жолооч нэрлдэг. Авар зүтмэн сууж байна. Мөн миний аавын орлсон нэг ах Сэвгийн бүрүүлсэн гэж хөдөлмөрийн гавьяаны Улаантайгүй одонд Алтан ганц содонд ах маань сууж байна. А миний тэрсэн дүү энэ байгууллагаас гавьяаныхаа амлалтанд суусан Тэсвгийн тогтвот маань сууж байна. Мөн ах нарын маань хань бэргэнүүд маань сууж байна. Ах дүү нар сууж байна. Ямар сайхан юм бэ? Би бол өөрийгөө тосон цэглэлийн хамгийн баян хүн гэж өөрөө би боддог. Надад ямар нэгэн унаа мотоцикл байдаггүй. Машин байдаггүй. Надад сэтгэл байдаг. Намайг гунж явахад, дордож явахад миний тосонгийн ард түмэл түшиж явдаг байхгүй юу? Тэр би тосонгийн хамгийн их баян хүн. 20 онд хүүгээ маань бас аюул төвчөнд тулахад Монголын ард түмэн соёлынхан хамцуу шумдаад дайраад миний ачаа маань амийг аварч ирсэн та бүхэн надаар хэлүүлдэг мэдэж байна. Тийм учраас би тосон цэнгэлийн хамгийн баян хүн юугаараа баян сэтгэлээрээ баян гэж би бодож явд юм аа. Тэг аавыгаа дурсаж байна. Адууны хэмартай аавынтай ашид мөнгөний хүн бол алга үрстэй сүлдэн тэнгэр аамынтай ахаад бидэнд ирэхгүй ч агаар тэнгэрийн савсалгаас ажиллаж хүүгээ өршөөж л байгаа гэж аавыгаа хөдөөлүүлчихэд буцаж явахдаа сэтгэл буусан ийм шүлэг нэг мөрийн би таавханд толлуулаа. Яагаад гэвэл энэ тайзан дээр би аавыгаа дурсахгүй байхын аргагүй. Хоёр дахь юм бол хүн төрж ирсэн нутгасаа шүдэж хөндлөж явах хэрэгтэй. Тосон цэгэл нутг үнэхээр сайхан нутаг. Өглөө наран мөрдөн залгадаг, орой наран хурган жаргадаг, минжийн сор шиг муурал хангай, малчин төмний өлгийн нутаг, бидний төрсөн тосон хангай. Цэлмэгтэй цэлмэг миний нутгийн тэнгэр цэн хүн шувуудан зэл татна эсдгийм
цэнгэгдээ цэнгэг миний нутгийн агаар цээж дүүрэн танин сайхан амьсгалд юм. Сүрлэгдээ сүрлэг миний нутгийн улс сүүцэнийхэн дээжээр цасал өргөн сүтгэм. Тунгалагдаа тунгалаг миний нутгийн идэр хожоолын гол таван хөшиг малн амтлан шимж ундаалд юм. Нүнжигтэй миний нутгийн газар шороо 9 эрдэнэсээ нууцлан байж хадгалд юм. Хүчтэй миний нутгийн ирчүүд хөө Монголын далбаага 9-р жасалдгийн царайлаг миний нутгийн бүсгүүчүүд цэцэн бэрээ ухааны сүлэн байж инээдий. Хашийн даваа хаалгана гэлтэй хайрхан уулна хойврын гэлтэй тулгад дархан нь голомтон гэлтэй тунгалаг идэрн аршаан гэлтэй тосоод үлгийцэн тосон цэнгэлээ торниж өссөн бидний нутгаа тоглож наадсан балчирхан насны минь тоодон баримчны хээтэй нутаг тостаасан тасан хангай бидний төрж өссөн нутаг минь ээ. Баярлалаа. Гөр ямар сайхан. Алтангад тайзан сайхан байна. Гавьяаны хаамралд гараад нэлээ олон жил болсон байна. Тайзыг сансан байна. Алтанган тайз байна. Өгсгөд уруудахад төсчөвдөг тайз байна. Энд миний залуу нас бай. Энд миний амьдралын утга учир бай. Энд миний уран бүтээл бай. Энд миний ажлын хөлсний тусал бай. Энд миний хамт олон бай. Энд миний сэтгэл зүрх бай. Энэ надтай хүүгээрээ холбоотой, зүрх сэтгэлээрээ холбоотой алтан тайз дандаа сөгдөмөргөө. Монголын соёл урлаг Мандар Баатар болтгоо баярлалаа. Энэ том юу яаж яах вэ? Энэ том юу? 그래서 용이 잡타야지. 이 어떤 말도 어떤 독주로 어리 건동자. 나 가고 해요. 사는 오가도 뜻은 오랄라빙의 사나드나 안성은 오드네 안들어서 다 아민니 고기 우리에게 안성은 오드네 안들어서 요매를 해서 요자리 잡아야지 되겠어. 도서다. Ведгата олсода яачаад дондорно шатуу борхондоо чөнгөрөгч. Одоо олсоо төлөөлгээд байгаа. Тэгээд тоолбол дондорно чөнгөрөгч. Тэгээд одоо манайх гэр эзгүй байгаа юм чинь тугаагээд ингээд саалгаж байгаа. Хараа том юм. За би нэг юм тайлбарлаа хэлчихье. За өнөөдрийн сайхан түүхэн юмыг
бичиж үлдээж байгаа манай Төдөвтэй сумын соёлын төвийн дарга Тосон Цэнгэлийн унган хөө би Отгонбаатартай их баярлаж байна. Бас нэгэн сонин тохиолдол 86 онд Цэвааруудын багш манай соёлын ордны дараагаар томилогдож 4 жил хамт ажиллаж байсан. Тэгээ нэг өдөр багшаа баяр бас энэ төрийн дээд шагнал авсан. Тэгээ өнөөдөр Цэвэн багш маань ардын жүжигчин болсон. Зөвхөн Төдөвтэй хүн маань ардын жүжигчээр сүн төлөөж аваад өнөөдөр үүрээр ирээд гэн сайхан бичлэгийг төв болгон үлдээж байгаа Отгонбаатар дарга даахад баярлалаа.